Цингис сайхан ихчээ сайхан намарчж байна уу? За сайн байна уу? Сайхан намарч гэнэ үү? Сайхан намарчж байна. Урилгыг маань халуун дотноор хүлээж авсан тандаа маш их баярлалаа. Өнөөдөр тантай ярилцах гэж байгаа нь бол миний хувьд одоо нэр төрийн хэрэг байна. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн үндэсний өвлөн уламжлагч Задын Цингис сайхан буюу соёлын бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан цөөн тооны хүн эрдэнэтэй ярих болсондоо дөөн одоо нингүн талархаж байгаагаа дахин илэрхийлье. За баярлалаа. За ингээд алс холоос бас ингээд Монголынхаа соёлын өвийн төлөө анхаарал тавиад бас ярилцлага өрнүүлж байгаа дүүдээ бас баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ таны маань түүх их сайхан баялаг олон зузаан намтартай. Тэгээд юуны өмнө авга ихч Жамбын дарь сүрэн гэдэг ихчээсээ энэ гайхамшигтай өв соёлыг та хараад анхаарлаа төвлөрүүлээд сурсан байх юм. Тэгэхээр хоёулаа энэ сайхан мөчөөс эхлээд хөрөлдөөнөө хэлье. За баярлалаа. Ер нь манай удмынхан бас нэг тийм бүхийн чудамтай, уран удамтай гэж одоо нутаг зооныхан маань нэрлэдэг. Тэгээд би нөгөө манай авга эгч маань бас нөхөр нь нөгөө хилмигдээд ингээд ганцаараа нэг өргөмөл охинтойгоор одоо насыг барсан хүн л дээ. Тэгээд дүүнрийнхээ айлчлаад явж байхдаа тэр гоё урлаа хийдэг ийм одоо нэг манад ирээд эрэхтэй нэг тийм гоё одоо юм оёод гэрийн сүудэрт суугаад ингээд ойж яхахыг нөгөө би сургуульд ороогүй жоохон хүүхэд байхаасаа хараад сонирхоод тэгээд тэрнийг хийж үзьегээд хажууд нь би нэг гатгаад үзье дэ гэж гуйгаад ингэжээсий. Тэгээд одоо тэр нөгөө хажууд нь хар сусаар байгаад одоо яаж хатгадаг, яаж ойж гэнэ үү гэдг нь бол бүр одоо ингээд бүр тархинд шингэцсэн. Тэгээ бүр одоо хийж сурах юмсан гэсэн бөөн сонирхол байсан. Тэгэл эгчээгээ явахаар хүүхэд юм чинь мартчихжээ штэ. Тэгсэн мөртлөө тэгээд манай эгчийг тэр явсаасаа хойш би чинь тэгээд сургуульд ороод 10 жилд аймгийн 10 жилд очиод ангаахад ирээл ингээд сургууль төгсөөд одоо дарханд очиод эмч болоод ингээд ажиллаж эхэлсэн энэ бүхэл хугацаанд дахиж тийм их нандин гоё урлал миний нүдэнд харагдаагүй. Тэрийг хийж байгаа хүн ерөөсөө харагдаагүй. Тийм учраас би тэгээд тэрнийг мартсан чигтээ явж байгаа. Харин тэгээд нөгөө эмч болсон хойно эмч нарын өдөрлөг гэж эрүүлийн хамгаалах байгууллагын чинь их гоё одоо хэн юу чаддгүй гэдгээрээ өдөрлөг зохиодог. Тэр өдөрлөг дээр харин нэг найз хүүхэн маань нөхөртөө аягны ууд үзмээ гэд одоо булганы харьяатай манай эмч хүүхэн найз маань нөхөртөө аягны ууд хөөргөний дайлан оймсны хараа ойцсон байсан байхгүй. Тэгэл хөө нөгөө миний нөгөө жоохон байхдаа сурах гээд одоо чадаагүй юм маань энэ байж идэм байж тээ ямар гоё ингээд тэгэл нөгөөдөө найзаараа нэг би эхэлж чадахгүй байна. Бусдаар бол яг ингэж ойдог гэдг нь бол одоо би мэдээд байна. Надаа нэг эхлэхийн заагаад өгөөч гэж. Тэгээ тэр найзаараа бас эхлэлийн заалгаад. Тэгэл тэрнээс хойш ойж эхэлсэн. Бас хүний тэр тарих сэтгэл зүрхэнд байгаа зүйл өдөөгдөн гэдгийг нэг сайхан юм тийм ээ. Тэгэхээр тэр өдөрлөгөөр та маань өдөөгдсөн байна. Тэгээ яг өөрөө та тэр өдөрлөгөөс хойш одоо хүртэл хэдэн жил энэ сайхан үйлийг хийж явна вэ? Одоо нэг 34 5 жилдээ одоо явж байна да. Тийм тэгээд анх эхлээд нөгөө өөрөө тэрнийг сонирхож сураад одоо хамгийн түрүүнд би чинь миний ах бас тийм нэг их гоё одоо нарийн чамийн юм хэрэглэх дуртай хүн байдیں۔ Тэгээд ахтаа одоо анх хөөргөний дайлан оёно гэж эхлээл тэгээд ахтаа анхны хөөргөний дайлангаа оёлол нөхөртөө хоёр дахьын оёл тэгээд тэрнээс хойш урамшаал тэгээд хөөргөний дайлан болвол нэлээ хийгээл тэгээд одоо нөгөө дараагаар нь тэр их чинь удаачгүй би чи 90 онд бас юу яагаад дархны эмгтээчүүдийн зөвлөлийн дарга болоод тэгээ 90 онд чинь нөгөө ардчлал зах зээл гараад ингээл нөгөө үйлдвэрүүд маань ажилгүй болоод хүүхнүүд ажилгүй амьдрал нэг хүндрээд тэгээд нөгөө тхийг юу яагаад хүүхнүүдэд зааж сургах гал тэгээд өөрийнхөө нэг ойдог зүү орох ойдлогоо зааж сургаал тэгээд тэргээрээ одоо амьдралын нэг хүүхнүүдийг одоо хөөргөний дайлан тэр үед бас нэгч одоотой ажилтан одоо тэгж их үнэлэгддэггүй ч байлаа гэсэн хүнд орлого нэмэгдүүлээд байх хэмжээний одоо тийм байсан. Тийм учраас тэрнийг зааж сургаал ингээл ойр тойрныхаа улсуудыг одоо ажилтаа тэрэлтэй нэмэгдэл орлоготой болгох гал ингээл зааж сургаж эхэлсэн юм байна. Та нар их сайхан нандин мэрэгчлээ эмч гээд тэгээд хүчний байгууллага эмч нар гайтийнхан гээд нэг гоё тусаа тийм форум өмсдөг. Тэгээд та тэр гоё цагаа хадаад урлаж чимгэлж исэн гэж таны охин яриандаа дурдж исэн. Тэр гоё формоо ингээ чимэглээд сууж хахад
танд нөгөө тархинд байсан тэр уран нарийн зүйлсүүд ургаж гарч ирэх бас нэг нөхцөл болсон байх тийм ээ. Бусад эмчнээс бас арай өөр нэг тийм гоё. Үгүй яг хоо тэр чинь тэгээд нөгөө өмсөж байгаа хувцс хэрэглээд гоёдгийн юм чинь одоо хувьд халаатан дараа чи ийгээс одоо нөгөө эмнэлгийн юу болохоор зэрэг нэг их сүрхээ хатгамалтай юм хийчихгүй. Тэгсэн мөртлөө нөгөө маск заасхий чинь их гоё одоо нөгөө тойруулаа чимээд мэмээд эднэр одоо маск одоо нөгөө өөрийнхөө өмсдөг ойр зур юм. Тэгээд халаатан дотоороо өмсөж байгаа цамц одоо ковд подволк юу гэдгийг тэр юмн дараа ингээл өөрөө хийгээл тэгээд ер нь үндсэндээ л бараг л бүх л юмаа өөрөө л хийж өмсдөг л байсан үе л дээ. Тийм учраас тэгээд манай октодод бас тэр нэг таалагдсан юм шиг байгаа. Ээжийн тэр их гоё өмсдөг цамц одоо тэр юпг плаж одоо юу байдгийг тэгэл нэг өөрийнхөө хийдэг. Октодоо хоёр октодоо плаж малажийн хүүхдүүдээ ер нь болж л үгүй өөрийнхөө гараар хувцсыг хийгээд өмсөөлчдөг. Тийм л байсан. Тийм байна. Нөгөө монголчууд бид нар ярьдаг уран хүн дархан ухаантай гэд тэр үг бас энэ гараар хийгдэж байгаа бүх хүмүүстэл их шингэсэн байдаг юм байна гэдгийг таны тухай судалж байхдаа бүр их гүн мэдчихэ та. Тэгэхээр зөвхөн Монголоос угшилтай энэ л Монголынх юм шүү дээ гэсэн хид хідэн уран хатгамлын төрөл байдаг юм байна. Энэ тухай та биднэрт дэлгэрүүлж ярьж өгөөч. Тэгэлгүй яг хоо ер нь одоо дархан хүн уран хүн бурхан ухаантай гэдэг одоо тэр юм чинь тэр үйл уралдаг тэр их одоо соёлын өвөөсөн одоо хүний бүх оюун ухаан хийх ур чадвар бүтээмжтэй энэ одоо нөгөө бүтээлч чадвар эднэр одоо бүхэл энэ тэгэл зан чанарын одоо тэр төсвөр төвчээртэй байх юмнууд бүгд л урган гардаг байсан юм билээ л дээ. Тийм учраас л одоо хүнийг уран байхыг ялангуяа эмэгтэй хүнийг уран байхыг их чухалчилж ийсэн байгаа даа юм. Тэгээ одоо тэр юунд одоо би нөгөө хатгамлын чинь бол олон төрөл байгаа шүү дээ. Тэр олон төрлийн хатгамлуудыг хатгаж явсныхаа дараагаар тэр зүү ороо хоёдл гэдгийг нөгөө сурснаасаа хойш л ингээд судлаад энэ их нарийн гоё урлал одоо энэ нарийн чамын юм одоо энэ хаанаас үүсэлтэй яас энэгээр энэ юу хийдэг вэ ингээд музей үзэл ингээд танилцаж явж байгаад тэгэл одоо ер нь энэ зүү ороо хатгамал, завсан нуруу хатгах хатгамал. Тэгээ энэнтэйгээ хамт хэрэгэлдэг тэр зоос ширээний сүлжмэл. За Монголын зээгт наамал гээд ингээд ийм соёлын өвүүд бол ерөөсөн дэлхийн хүн төрлөختнөөс одоо хинтээж булаацалдахгүй Монгол хүний оюун ухаан, ур чадвар одоо тэр гарын ур, нүдний ур, оюуны ур одоо ингээд энэ бүх ур одоо өөрийнхөө сэтгэлгээгийн гаргаж ингэж хийдэг байсан. Ялангуяа энэ үйл урлах соёлын өв бол ер нь өдийг хүртэл хөгжиж ирсэн түүхийг бүхэлд нь аваад үзэх юм бол ер нь ерөөсөө л хайр хүндтгэлийн урлал юм байна. Ойр дотныхоо хүмүүсийг хайрлсандаа хүндтгэсэндээ энэ их нарийн чамин урлалаараа юм хийж ирсэн юм байна гэж одоо ингэж бодож ирсэн. Тэгэхээр энэ бол хинтээж булаацалдахгүй Монгол хүний оюун ухаанаар тэгээд одоо Монгол хүний бүтээлч сэтгэлгээгээр бүтээлч ур чадвараар бий болсон ийм урлал юм байна л гэж одоо бүр итгэл үнэмшилтэй болсон юм байна. 34 5 жил та энэ сайхан зүйлийг ажлынхаа хажуугаар ингээд хийгээд явж байхдаа тухайн үед ярилцлаганда та 10,000 шавьтай гэжсэн. Одоо тэгэхээр шавнырын тоо бол нэмэгдсэн байх. Одоо та тэгэхээр эмч байсан үн чи багшуулаад хувирчжээ. Багш хүн гэдэг чи ирээдүйг тэр хүний дотоод ухамсартай нь ярьдаг нэлээд тийм чухал ажил байгаад байгаа. Тэгээд бүр яг ингээд үйлийн ур ороод ирэхээр эмэгтэй хүн гэж би хийм бэ? Монгол эмэгтэй хүн бусдаас ямар ядгаатай байх вэ? Гих мэтчлэн тийм нарийн сүлжээнүүдийг та оюун ухаанд нь бүр их шагналдаг байх. Энэ тухайгаа бидэнд төрөлдөл. Тэгэлгүй яг хоо ер нь зүгээр яг хоо эмч хүнгээд зав зайг өгөөж байгаа сүйд нь одоо эмэгтэйчүүдийн байгууллагын төрийн бус байгууллагын дараагаар сонгогдоод тэгээ тэрнээсээ хойш дахиад одоо төрийн байгууллагт ороод тэгээ нэг хэсэг одоо ухаандаа эмч гэж нэг 10 жил яваад дараагаар нь дарга гэж нэг 10 хэд бараг нэлээ хэдэн жил яваад одоо бол ингээд төгсгөлт нь багш гэдэг одоо ийм эрхэм алдраар явж байгаа юм. Тэгээ ер нь энэ соёлын өвийг эхлээд би ер нь энэгээр одоо нэг эдийн засгийн үр өгөөж талаас нь харж одоо хүмүүстэй зааж сургая. Амьдралын дээшлүүлээ гэж эхэлж ийсэн болвол тэгээд олон жил олон хүнд зааж сургаад нөгөө амьдрал яаж ийнү дээшилж ийнү хүн маань одоо ямар хүн болж ийн ганцхан одоо нэг тийм эдийн засгийн хүний хүн болгодог урлал юм байна.
Хүнийг оюуны талаас нь их олон талаар хөгжүүлдэг юм байна. Ур чадвар энийг хөгжүүлдэг юм байна. Бүтээлч сэтгэлгээг энэ хөгжүүлдэг юм байна. Их дэсвэр төвчээртэй болгодог юм байна. Цаг хугацааны их мэдрэмжтэй, цаг хугацааг их хайрлах. Яг одоо энэ одоо нөгөө цаг хорон бүрийг одоо ашиглаж сурдаг ийм олон талын ач холбогдолтой байсан учраас ерөөсөө энэ үний чинь аль болохоор л олон хүн зааж сургах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо ухаандаа энэ соёлын өвийг ерөөсөө хизээч унтрахааргүй. Энд чинь нэг хэсэг одоо намайг ойж эхэлж явах үед бол ойдог хүн би одоо тэр олон жил ерөөсөө ойж байгаа хүнийг хараагүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хуучин тэр нэг манай эртний урчуудын хийжсэн юм музейд л хадгалагддаг. Бас үе дамжаад цөөн хэдэн хүн дээр хадгалагдаж одоо дамжиж ирсэн ийм зүйлүүд байснаас биш хийдэг хүн баг байхгүй болцсон байсан байхгүй юу? Тэгээд нөгөөдхий чинь одоо үндэсний хэмжээнд сэргээх хэрэгтэй юм байна. Энэ урлалаар дамжуулаад хүн нь өөрөө хөгжих хэрэгтэй юм байна. Амьдрал нь тэгшрэх хэрэгтэй юм байна. Ингэж чадах юм бол айл гэрийн амьдрал дэвшин болоод улс их орны маань хөгжилд одоо тодорхой хэмжээний нэмэр хандив болох юм байна. Ер нь явж ерөөсөө эн чинь улс их орны хөгжлийн стратегийн суур асуудал юм байна шүү гэж. Ингэж бодож одоо тийм бас итгэл төрсөн учраас олон хүн зааж сургая тэгээд бүх аймагуудаар ингээд Монгол үндэснийхэн хувцсыг яаж ойж хийх вэ? Хөөргөний дайлан урлах сургалтыг хөдөлмөрийн яамнаас бас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг аваад бүх аймагуудаараа явж зааж сургасан байхгүй. Тэгээд 10 хэдэн мянган шавьтай болцсон. Одоо тэрнээс хойш нэмэгдээд яг одоо намайг зааж эхэлж байхад бол бүр 10-20-ороо ирж суудаг байсан. Одоо ингээд шавнар энэ тэнтгүү бас одоо юу яагаад зөндөө олон урлангууд бий болоод одоо бол ер нь үндсэндээ зорж ирсэн хүмүүсээр ганцаарчлсан сургалтууд л явдаг болоод байгаа шүү дээ. Ер нь те хүмүүсээр нь ихэнхдээ сураад ингээд ойр тойрныхаа хүмүүсээс бас сураад ингээд дэлгэрээд ямар ч байлаа гэсэн одоо нэг бүр нэг устж үгүй болох гэжсэн нөгөө энэ гайхамшигтай соёлын өв маань үндэсний хэмжээнд ер нь үндсэндээ сэргэлээ гэж ингэж үзэхээр төвшөнд хүрч байна гэж ингэж үзэж байгаа юм. Одоо ингээд ямар ч байлаа гэсэн нэг унтрах гэжсэн юмыг сэргээгээд үндэсний хэмжээнд сэргээгээд бий болгоцсон юм чинь одоо энэ үнийг цааш нь эдийн засгийнх нь өр өгөөжийг дээшлүүлэх юмсан нөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг юм руу оруулах юмсан гэдэг нэг тийм түүхийн бас нэг үе шатын эхлээд энэ урлагийнхаа хувьд бол нэг түүхийн нэг үеийн эхлэл дээр ирж байна гэж харж байгаа. Зааг дээр ирж байна гэж харж байгаа. Тийм байна. Ямар сайхан юм бэ. Монголчууд эдгээр тэнгэр заяатай за Монголын заяан төвшөнтэй гэж ягаад ч бидний аманд энэ үг хүн болгоны аманд л байж идэг. Яг тэгээд тийм сайхан соёлын өв хэрвээ ингээд та нар шиг хүн эрдэнүүд гарч ирээд уламжлаж ингэж 21-р зуунд залгуулаагүй бол мэдхгүй хятадаар ч овоглоод юм уу эсвэл өрнөдийн нэг орноор овоглоод гараад ирвэл үнэхээр харамсалтай. Тэгэл бид нар түүхээ мэдхгүй, юугаач мэдхгүй эднийх юм байна, солонгосынх юм байна, хятадынх юм байна, шведийнх юм байна, унгарийнх юм байна гэд ингээд өнгөрөх үнэхээр харамсалтай. Тэгэхээр таныхаа энэ олон жил хийж зүтгэж бүтээж ирсэн үндэсний хэмжээнд сэргээсэн энэ үйлд нь бол олон хүний өмнөөс одоо нингэн талархаж байгаагаа дахин илэрхийлье. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд та шавнараа дурдчихсэн Дорноговь аймгийн Наран туяа Эрдэнэтэд байгаа Саран цэцэг гих мэтчлэн надаас бүр илүү шүү урын хувьд гээд багш хүний нэг бахархал нь шавн өөрөөс нь илүү гарахад бүр үнэхээр их баярлдаг. Өшөө таны маань сайхан шавнарынхаа тухай дурдвал өшөө олон сайхан шавнар бий. Манай Дорнотын Соломсрон гээд одоо өөртөө ерөөсөө нөгөө дарган үндэсний иж бүрэн хувцсыг хийгээд багшийнхаа зааж өгсөн бүх л одоо энд 10 гаруй төрлийн хатгамал байгаа. Бүгдийг би шингээж оруулсан шүүгээд одоо би тэрнийг өмсөд бүр Унгарт үзэгсэлэнд Унгарын одоо тэр нөгөө фолкартын үзэгсэлэн дээр нээлтийн тайзан дээр өргөдөж ийлээ шүү дээ шавтайгаа хамт. Манай даваахуугээ завхны шав байна. Тэгээ Баян хонгорын аймагт оюун байна. Ховдын одоо Бадам хорлоо байна. Манай дархны амар баясгалан гээд ингээд одоо шавнырыг дуудаад байвал маш олон шавнар байгаа. Дорноговьд хэдэн шав байна. Өмнө говьд одоо цэцэг дэлгэр гээд бас одоо шав байна. Энэ улсууд чинь тэгвэл энэ үнийг одоо ухаандаа ганцхан одоо миний хөтөлбөрөөр энэ үндэсний хэмжээний сэргэлт бий болно гэдэг ойлголт бол бас байхгүй. Цөөн хэдэн төрлийн одоо алт шиг сайхан уран хатгамалч нар үлдсэн байсан. Тэр хүмүүсийг олж уулзаад бүр хайгаад одоо бүр нөгөө төрийнхөө ажлын амралтыг авчгаад ингээд Улаанбаатар хотод ирээд ингээд бүр хайж явсаар байгаад одоо Цэрмаа гэж одоо Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэй багштайгаа уулзаад тэгээд Цэрмаа гой байна, Гамаа гой байна.
цэрэнхүүга байна, манай уран чимэг багш байна. Тэгэл Бямбаага эднэргээл ингээд энэ цөөхөн хідэн энэ одоо бүр энийг аваад үлдсэн ийм сайхан урчуудтайгаа нийлээ одоо танилцаад энэ улсуудынхаа дэмжлэгээр тэгээд энэ нэг олон түмний хүртэл болгохын тулд одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо та нартай ижилхэн ийм зүтгэж явдаг энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд тэгээд дээрэс нь энэ музейнүүдтэйгээ хамтраад тэгэл одоо ер нь уралдаан зохион байгуулъя. Энэ хүмүүсийг эдийн засгийг яахын тулд нэг хэсэг хүмүүс заад сургасан хүмүүсээр юм оюулаад мөнгө өгдөг байлаа. Тэрийг худалдаж авдаг байлаа. Тэгж нэг хэсгийн сэргээгээд ухаандаа мөнгөөр одоо идэвхжил хийж байгаа гэсэн үг. Одоо мотивац гэж байгаа гэсэн үг. Нэг хэсгийг нь бол хооронд нь уралдуулаад тэр анхны уралдааныг 2005 онд Дархандан зохион байгуулж ирсэн. Хоёр дахь нь одоо дүрслэх урлагийн зан үзрийн нэрмж дүрслэх урлагийн музейд 10 онд. Гурав дахь нь энэ уран зургийн галерейд одоо 18 онд. Тэгээд дөрөв дахь нь сая үндэсний музейд одоо 23 онд хийлээ. Энэ уралдаанд бол хүмүүс маш их эрчтэй хүчтэй орж ирдэг. Тэгээд дээрээс нь тэнцээс маш их суралцдаг, хоорондоо их сайхан танилцдаг. Одоо тэндээс маш олон бие биенээсээ одоо би ер нь альхан төвшөнд нь явж гэнэ үү гэдгийг мэдрээд тэгээд тэр их гоё юмнуудаас ингээх хэрэгтэй юм байна гэдэг дараагийнхаа ажлын их олон сайхан санааг олж авдаг. Тэгээд тийм учраас энэ дээр одоо янз янзын аргаар л үтсэн гэсэн үг. Тэгээд одоо энэ үнийг дэмжижсэн шавь нар, багш нар тэгээд тэр энэ олон сайхан урчуудтай бүгдэнд нь талархаж одоо бидний хамтын хичээл зүтгэлээр үндэсний хэмжээнд одоо хэрэгсэн шүү гэж ингэж одоо боддتي. Яг үнэ. Ганцаараа энэ их том ажлыг гэхдээ санаачлал нь ихнэ гэдэг нь өөрөө их чухал байдаг тийм ээ. Нам жим байсан хүмүүсийг хөдөлгөөнд оруулна гэдэг нь их чухал. Нэмж хэлэхэд манай удмын бид нар би чинь Баян хонгор аймгийн Баянцхан сумын уугуул одоо тэгээд тэр нөгөө авга эгч маань тэнд байсан. Тэгээд тэр манай тэр яг миний одоо тэр нөгөө удмын миний охиноос өксүүлээл манай эгч нарын хүүхдүүдээс өксүүлээл ингээд 40-50 хүн манай удмын хүн одоо энийг сэргээд гатгсан байдаг. Тэгээд тэд нар бол бас их онцгой нөлөө үзүүлдэг. Тэр шавнэр дотроос ер нь би бас гомдчих магадгүй ер нь хамгийн сайн сурсан нэг их хүч хөдөлмөр ороогүй баг намайг харж байгаа сурсан миний охин одоо тэр энэ хүүхдийн урлан бүтээгтүүд багш хийгээд байгаа ганц цэг гэдэг манай том охин. Одоо том охины маань охин бол энэ эрхэн баярын Мишель гэдэг энэ одоо хүүхдийн урлан бүтээгтүүд ээжтэй шав орж яваад ер нь олон элчин сайдын яамнаас зарласан уралдаанд нэлээ хэдэн байр эзэлсэн шүү. Нэгдүгээр байр лавал 2 жилчин сайдын яамнаас авсан гихчшээтэй. Одоо тэрний дүү охин нь 9 настайгаас эхлээд зоос ширээнээс үлжмэл сураад эхэлж байгаа. Ямар хөөрх юм бэ. Тэгэхээр таны маань тэр хүндтэй аавын яснаас ирсэн, ээжийн цагаан таслаас ирсэн тэр нэг гайхамшигтай авьяас явсаар байжгаад та өөрөө 3 дахь охин чинь 4 дахь охины охин гэхээр 5 дахь үерөөгөө орж шít. Энэ тэгэхээр бүр удмын бүр маш одоогийн бидний ойлгоод байгаагаар авьяас гэдэг зүйл ингэж удамшдсан байх гэдгийг танай гал голомтынх ингэж харуулж байгаа нь бас их сайхан юм тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь зүгээр энэ авьяас тэр чинь яг одоо удамшны гэдэг бол ерөөсөн тэрнийг хийж сурыг гэдэг тэр хүсэл тэмүүлэл юу гэдэг тэр хүний өөрийнх нь одоо мөн чанар удамшдсан байлээ шүү дээ. Би энэ үнийг ерөөсөн сурна гэж. Тэрнээс биш одоо нэг яг махчлаа заалгаснараа удамшсан гэдэг юм биш. Тэгээ тэрнийг сурвалжлаад энийг сурыг гэдэг тэр одоо юм удамшдгийн байна. Тийм учраас ерөөсөө ингээд тасралтгүй явдаг одоо ийм сайхан уламжлал байд юм байна л гэж одоо бид нэр тэгээ тэрнийг бас нэг ухаантай хүн хэлжсэн. Би ямар азар би одоо ингээд нэг авга ихчийнхээ ойж байгааг харсан бол одоо би тэрнээс зөрөөгөө харсан нь одоо гүн сайхан надаа гэж бодсон чинь чи тэрнийг тэгээ би энийг бас одоо юу гэж хэлмээр юм дээ одоо би зүгээр ихэд азтай хүн юм даа л гэж нэг хэлсэн чинь нэг одоо бүр одоо нэг буран зохиолын багш хүн тэгж чи нэг сайхан үгийг олоод хэлчих чадахгүй л байна. Наа чи ерөөсөн одоо удмын ерөөсөн удамшлын юм а гэж ингэж хэлж байгаа байхгүй юу. Тийм удмын гений юм тийм учраас наа чин тэргээрээ тэгж одоо чи тэрнийг сурах хүсэл эрмэлзлээрээ явж байгаа юм а гэж тэгж хэлжсэн. Тэгээ тэр удамшны гэдэг юм бол ерөөсөн бас их онцгой юм байна. Одоо эн чинь нөгөө нэг тэр монголчуудын яагаад эмэгтэй хүнийг тэгж нэхийг уран байхыг чухалчлаад байсан юм бэ гэхээр энэ зэрэг нөгөө нэг уран хүн бурхан ухаантай гэдэг тэрэн шиг тэгээд нөгөө нэг уран бэрийн нүүдлгээд одоо түүхэн дээр нэг гоё юу байдаг шүү дээ тий. Тэр уран хүн учраас тэр хүнд одоо ийм их ухаан төрж одоо тэр аавыгаа тэр том юмнаас одоо аварч ийсэн хадам аавыгаа одоо тэр нүүдэл алдахаас аварч ийсэн гэднэр гэдэг чинь тэрсэн тэгээд уран хүнээс л ийм ухаан гарна гэдэг имийг л тэр үе удамдан дамжуулаад сургамж болгож л үлдээгээд байсан үг юм байлээ шүү дээ.
Тэгээд дээрээс нь одоо чинь нэг эмэгтэй хүний эзэмшүүлж зах 10 эрдмийн нэг нь одоо тэргүүн эрдмийн одоо үүлэн дуран байх гэдэг жишээтэй. Тэр байтугай бүр айлд хүү төрөхөд уран бэртэй болорой гэж өрөөж байсан гэж. Тэгээд тэр уран бэртэй бүр бас нэг гашуун одоо үннийг манай мөнхөө дарга надад ярьж байсан. Номонд орооч бичиж үлдээсэн байсан. Тэр Алтан улсын үед юм да. Одоо тэгээд тэр ер нь энэ монголчуудыг одоо нэг игнэндээ нэгтгээд авчих, Монголыг одоо нэг өөрийн эзэмшилтэд авчих хоёр том гүрний л одоо тэмцэл яваад байлаа шүү дээ. Тэр үед чинь тэгээд энэ монголчууд энэ хоёр том гүрний дунд яагаад ингэж мөнх оршоод яагаад ингэж одоо хүчрхэгжээд байна вэ? Энийн нууцыг мэдээд ирээч гэж одоо нэг элчи уулж ирсэн гэж. Тэгээ тэр элч одоо юм одоогоор бол тагнуулч юм уу одоо тийм ээ гэх жишээ тэр юугаар хариул. Тэгээ тэр элч ирээд Монголд 5 жил суурьшиж амьдэрсэн байгаа. Тэгээд буцаж очиод хаандаа юу гэж хэлсэн гэхээр монголчуудын ингэж их одоо мөнхөд хүчрхэг байдгийн нууц нь эмэгтэйчүүдийнх нь ухаанд байдаг юм байна гэж. Тэгээд тэр юу гэсэн үг вэ гэхээр энэ зэрэг юу Монгол одоо чууд Монгол ирчүүд за монголчууд бол ерөөсөө ихийнхэн үгийг бурхан мэд сөгдөн сонсдог юм байна. Эхнэрэн Монгол ирчүүд эхнэрэн тал үеийн хэмээ үзэж аливаа хэрэгэн зөвлөдөг юм байна. Тэгэхээр зэрэг нэг зоригт дэрийн арталд хоёр их ухаантай хатан байдаг юм байна гэж. Тэгээд тэр одоо Монгол ээжүүд одоо яадаг байсан гэхээр энэ зэрэг хүү төрвөл хаан болно гэж одоо хатуужуул зоригжуулж одоо энэ аливаа юмыг ойлгуулдаг. Охин төрвөл хатан болно гэж одоо алив тийм нарийн нандин одоо нөгөө мяндсан ухаан, торгон, мэдрэмж гэдэг одоо тэр амьдралын нарийн ширийн ухааныг одоо октоудаан өглүүлж ингэж сургаж ирсэн. Тийм учраас одоо монголчууд бол одоо энэ эмэгтэйчүүдийн ухаанаар дамжиж ингэж одоо хүчрхэгжиж байдаг юм байна гэж. Тэгээд одоо яавал зохилтой гэсэн чинь одоо монголчууд ихийнхэн үгийг сонсгоо байж Монгол ирчүүд эхнэрээ дорд үзхийн цагт Монголын төр аяндаа ганхнаа гэж. Амар одоо тийм айхтар сургаал одоо байж. Тэгээд ер нь одоо нэг эмэгтэй хүн чинь одоо ухаандаа богино ухаантай урт өстэйч гэдэг юм уу, эмэгтэй хүн одоо гэрийн хомроод гарахгүй ч гэдэг юм уу гэх жишээтэй ийм эмэгтэй хүнийг дорд үзэх тийм үзлийг болвол гаднаас одоо зориудаар оруулж исэн одоо ийм сургамж хүртэл байдгийн билээ. Тэгэхээр зэрэг одоо ер нь Монгол эмэгтэйчүүдийн тэр их ухаан бол ерөөсөө Монгол суу ухаан, Монгол хатан ухаан гэж ярьдгийн үндэс бол эмэгтэйчүүдийнх нь одоо тэр тэгтээ эмэгтэйчүүд болгон эрчүүдийг дор үзэж байгаа юм биш шүү дээ. Эрэгтэйчүүдийг сайхан одоо хүн болгож хүмүүжүүлэх их хүний үүрэг байж, октоудыгаа сайн эзэгтэй болгох их хүний үүрэг байж, тэр бүх сургаал юмыг хариуцж исэн учраас л одоо тэгж хэлсэн байна л гэж. Харин тийм ээ. Маань одоо үед нэлээд алдагдсан байгаа их чухал зүйлийг бүр яг баримттай түүхийнхаа баримттай ярьж өгсөнд маш их баярлалаа. Одоо чин эмэгтэй хүн задгаараад эмэг цэгцгүй болоод ирэхин цагт өрх гэр ер нь маш их ганхаад гэр бүл садалт ямар байгаа вэ? Бид нар хилүүлтгүй бүр ингээд алган дээр тавьсан юм шиг нийгэм маань тийм ороо бусгаа байгаа. Тэгэхээр тэрний үндэс нь бол эмэг цэгцийн эзэн эмэгтэй хүнээс их үүдэлтэй байх гэдэг. Энийг та дахин сануулсанд маш их баярлалаа. Бид нар мэдээд байгаа юм шиг мөртлөө ингээд за яах вэ гэж өрний элдв янзын мэдээлэл донд холилдоод байна л да. Бас нэг талдаа. Нөгөө талдаа та нар шиг маань одоо цоо эрдэмтэй хүмүүс их ярьж байх юм болвол бидэн чинь бас тэгээд дагаад сайн зүйл цацрахтаа бас амархан да тийм ээ. Тэгэхээр маш их баярлалаа. Тэгээд бас зүгээр үлгэрлэхээс гадна ер нь одоо бас шинжлэх ухаанаач баг нотлогдчиход байгаа нэг зүйл бол ерөөсөн хүний оюуны чадамж ихээсээ цусан төрлийн дагаж одоо удамшдаг гэдгийг одоо баг нотлоод батлаад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл зүгээр нэг одоо тийм учраас яаж яах вэ? Манай монголчууд ч нэг ихэнх хэр алга бол унган шир алга гэдэг. Тэгэхээр их хүн өөрөө одоо ямар одоо их оюунлаг байна уу? Ямар их одоо бүтээл чадвартай байна уу? Яаж хүмүүжиж төлөвлөсөн байна уу? Тэр бүх зүйлээс одоо үр хүүхдэн дагаад одоо бас тийм болоод ингэж явдаг учраас ер нь зүгээр миний тэр нэг сүултэн зааж сургаад ингээд одоо энийг дэлгэрүүлээгээд байгаагийн нэг учир шалтгаан нь бол юу гэж нөхөр яг тэр юмнаас ерөөсөн
одоо хэдийдний хүүхдүүдтэй заагаа сургачих хэвээр юм бэ гэдэг юм бас гарч ирж байгаа байхгүй ургаал гараад ирж байгаа. Нэг нь удамшдаг юм чинь. Тэгэхээр зэрэг бараг ер нь одоо энэ охтуудыг айлын эзэгтэй болохоос нь өмнө тий хүүхэд төрүүлэхээс нь өмнө юу мэдэх ёстой, юу сурах ёстой, юу хийж чаддаг байх ёстой, оюуны талаар ямар чадамж эзэмшсэн байх ёстой, бүтээлч чадвар нь яаж хөгжсөн байх ёстой гэдэг юмдаар эцэг эхчүүд төрийн зүгээс анхаарах ёстой юм байна гэж. Тэдний чинь одоо тэр хүн сайн төлөвлөсөн үедээ, сайн оюунлаг болсон үедээ, зан төлөв нь одоо тогтсон үедээ үр хүүхэд төрүүлэх юм бол тэр ээжийн одоо тэр сайхан чанарууд нь удамших нь байна шүү дээ, үр удамд нь гэж. Оюун санааг шаглаж оруулдаг хүмүүс нь яахаар байхгүй л ээж нар бид нар тийм ээ. Хөхтөө хөхүүлээ сууж явахдаа хүртэл хайр, инрэл, хүндлэл одоо хүнд байх зөв төлөвшөл бүхнийг нь бид нар тэр уураг тарих, нугасаар дамжаад тэр гайхамшигтай бүхнийг л өгдөг юм билээ. Тэгээ тэрийгээ одоо ч бас нэг үе бодоход нөгөө муу юм бүр өндөр цэгт хүрэхээр язгуур луга содолдгийн адилаар хүн бүхэн л ер нь яг язгуур гүн рүүгээ яваад байгаа нэг талдаа их талархав штэ юм. Тэгээ битэрээ яриа яг явж байгаад энэ сайхан зүйл рүү орчлоо. Тэгэхээр таны маань энэ соёлын бит бус өвд ингээд явж хахад хүн судлал, түүх судлал, урлаг судлал гэсэн энэ гурван зангилаа гуруула байгаад байгаа юм байна гэж дүүн анзаарсан. Хоёулаа сая хүн судлалын тухай ярьчлаа. Тэгэхээр түүх судлал, соёл урлаг судлал руу ороод ирэхээр манай монголч нэрээ үнэхээр гэдэг тэр сайхан мэдрэмж танд маш их олон удаа төрсөн байх. Археологоос гарч ирж байгаа тэр үзмэр болгоноос та ингээд бүх тэр нарийн ширийн бүх юмыг ингээд ухаж олж авдаг байх. Энэ тухай жоохон хоёлаа хөрөлдөл. Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө одоо бидний нэг багш чинь бол одоо энэ музей байна. Музей одоо энэ бидний одоо тэр археологийн олдврууд одоо энэ сайхан тэр одоо хэдэн мянган жилийн өмнө одоо монголчуудын бүтээж исэн бүтээлүүд энэ археологийн олдвор болж гарч ирж байна шүү дээ. Тэр юмыг ингээд харахаар чинь зэрэг тэр эртний монголчуудын одоо тэр их гайхамшигтай ухаан, тэр их гайхамшигтай ур одоо энэ юм чинь одоо ер нь юу одоогийн энэ одоо үедээ дүүцхээргүй хэмжээний их ухаантай бөгөөд их бүтээлч ийм одоо хүмүүс байсан юм байна. Ямар одоо бид нэр чинь их азтай улсууд юм. Тийм их одоо агуу соёлтой, агуу одоо ухаантай тэр улсуудын үр сад болж тэрнийг одоо хойчийг залгамжилж явж байгаа энэ юмд бол баярлаж талархахаас өөр арга байхгүй ерөөсөө. Баярлахгүй талархахгүй байхын арга байхгүй. Тэгэхээр зэрэг шимтэж одоо тэрнийг судлах хэрэгтэй байна. Тэгээ бид хэд чинь одоо нэг хэсэг одоо би бол өөрөө ухаандаа хууч монгол бичиг мэдэхгүй ч тий. Тэгээд ирэхээр чинь зэрэг бас хоцрогдож байгаа. Одоо кирилл дээр бичсэн ном судрыг л уншина гэхээс биш одоо нөгөө гоё өвий чинь одоо тэр бүр анхны одоо тэр юмнуудыг чинь бол уншиж судалж бас чадахгүй байгаа байхгүй юу. Гэтэл одоо нөгөө монгол бичиг рүү одоо хоёр бичгтэй болоод ингээд явж эхэлж байгаа гэдэг чинь бол тэр өөх түүхээ судлах юм одоо ирээдүйн хойч үеийнхэнд маань бас нэг гэрэл болж гарч ирж байгаа байхгүй юу. Тэр түүх судлахад тэгэхээр одоо би олон эрдэмтдийн одоо нэг авдайгай нарын нэрмж би бичсэн нэг 10 гаруй эрдэмтдийн хамтарч бичсэн нэг нүүдэлчдийн ахуй соёлын одоо нүүдэлчдийн соёлын технологиг одоо голчилж бичсэн нэг том ном бий. Сонгингой бас одоо нэг бичижсэн ном бий. Тэгээ эднээс хараад үзэхээр зэрэг ерөөсөн манай монголчууд чинь энэ үйл урлах соёлын өвийг чухалчилж байсан гэж би хэлээд байгаа. Энэ бол ерөөсөн тухайн үеийн эзэгтэй нарын үндсэн сургууль нь байсан юм байна гэж ингэж хараад байгаа. Тэгээ хэдийн үеийн сургадаг байсан гэхээр зэрэг 10 настай байхад нь охин хүүхэдтэй айл болоод аав ээж хоёр нь үүлний хайрцаг гэдэг юм хийлгүүлээд тэгээд өөрийнх нь одоо хамгийн сайн өдөрт нь анхны өвийг болгож одоо хүлээлгэж өгчээсэн гэж. Тэгэхээр чин зэрэг тэр үйл урлах гэдэг юмыг одоо ухаандаа 10 наснаас нь эхэлж сургаж ээжээ гэж. За тэгээд нөгөө Богдхаанд Монгол улсын Богдхааны ордон музей чинь нөгөө Дондог Дулам хотны одоо тэр гүйлжсэн Сангай аймаг. Тэнд чинь болвол 8 настайгаас эхэлж одоо тэр урлалд орж ирж байсан гэж бас одоо дурсамж байхыг сонсч байсан. Тэгээ энэ агуу юмыг одоо хизээ үүсэлтэй юмгээд ингээд хараад ахаар угаасаа л хүний үүсэлтэй холбогдлолтой анхны юу үүсжсэн. Тэгээ манай нэг хатгамалчин эмэгтэйгийн аав нь охиндоо тэгж ярьжсэн гэсэн нэг охиныгоо үйл уралдаг болохоор зэрэг ярьжсэн байна л да. Энэ зүү орох гэдэг хатгамалчин болвол анх баг одоо хүн
гал хэрглэж монголчууд гал хэрглэж эхэлсэн тэр үеэс анхны сэтэл нь төрж чулуун зэвсгийн үед ер нь үүссэн байх магадлалтай гэж ярьж байсан гэж. Тэгээд тэр яаж одоо галтай ямар холбоотой байна вэ гэсэн чинь нөгөө нэг одоо тайлбарлах ямар шүдэнц одоо юу байдаг байсан биш тэр чинь галыгаа нөгөө өрөлтөөс үүсгдэг байсан. Ингээд одоо ухаандаа модон дор ингээд нөгөө нэг нарийнхан одоо модны одоо цуулбарч байна уу юу ч байна юмар ингээд одоо ухаандаа ингээд хөрөөдөд ингээд модыг ингээд хөрөөдөж одоо ингээд хөрөөдөд гал үүсгэж одоо тэр өрөлтөөс гал үүсгэж ийсэн гэж юу. Тэр өрөлтөөс үүсж ингээд гал үүсэж байгаа юм чинь тэрэнд одоо нэг тийм юмыг гогцоолдоод ингээд одоо өрөөд байна да тий. Тэгээд тэрнээс гал үүсчихсэн. Тэгээд тэр гогцоо гэдэг юм хүний амьдрал дээр хонин холбоо үүсэх энэ зүү ороох хатгамал үүсэх барих тэр ер нь анхны сэтэл нь одоо тэнцэнээс төрж байгаа. Тэгээд ер нь одоо чулуун зэвсгийн үед үүссэн байх магадaltaй гэж ярьсан байсан шүү нэг. Тэгэхээр маш их хэрэгтэй. Тэгээд тэр юмнууд амьдралын их чухал хүний амьдралд их чухал хэрэгцээтэй гэсэн болгоныг л үг сургаал болгоод үлдээгээд байсан байгаа даа шүү манай монголчууд ч бас тийм. Харин тий. Буган соёл гэж нэг гайхамшигтай зүйл одоо Ховд аймгийн Цэнхэр юунд агууд байж гин тэрийгэ хараад тайлаад л уншаад л тайхан бол бид нар одоо өнгөрсөн лүгээ хэр өнгөж чадна улам л хүчрэхэг болох юм байна гэдгийг энэ цаг үе маань биднэртийг харуулдаг байна. Таны маань энэ их нүр их хөдөлмөр олон хүнтэй зүтгэж яваа энэ их ажилд нь бүрстэй эрхий дараад ярмаар хамгийн чухал зүйл энийг дэлхийд таниулах ЮНЕСКО-гийн бүртгүүлэх гэсэн энэ ажил байгаад байгаа. Энэ тухайгаа хаяада хөрөлдөд. Тэгээд энэ их агуу соёлын өвийг одоо ямар их ач холбогдолтой юм ямар их одоо энэ гэдгийг мэдэрч одоо ингэж өөрөө ихтгэл үнэмшилтэй болсон цагаас хойш л ер нь энэ одоо соёлын өвийг ерөөсө хүн төрөлхтний бие тус соёлын өвд одоо бүртгүүлье. ЮНЕСКОгийн хүнд гэж одоо анхны санаа төрөөд тэгээд соёлын өвийн төвийнхэн маань дэмжээд тэгээд тэр үед чинь одоо инх батарга манай Юндан Батгай одоо соёлын гавьяа сэтгэлд Юндан Батгай одоо манай соёлын өвийн хэлтсийн дарга байсан. Тэгээд Юндан Батгайтай нийлээд ерөөсөө наадхыгаа энийг хийгээд ингээд бүр соёлын өвийн төвөөс бас нэг жоохон багтан хэмжээний бас мөнгөнд итгэлэг олгоод тэгээд одоо 10 онд чинь би тэр ЮНЕСКОд бүртгүүлэх материалыг бүрдүүлж хэдэн хүүхнүүдтэйгээ нийлээд одоо тэр өөх зураг мураг одоо тэр юмд ямар одоо шалгуур хангасан байх хэвээр тэр бүх материалыг бүрдүүлээд Отхон баяр сайдыг байхад явуулж ийсэн. Тэгээд яг хөө тэр үед нөгөө нэг 10 хэдэн материал 10 хэдэн соёлын өвийн материал зэрэг явцсан учраас ганцхан нь бүртгэгдээд буцаад хүрээд ирсэн нэг тий. Тэгээд тэрнээс хойш дахиад ингээд явуулъя гэж ингээд яриад байдаг. Тэгээ манай энэ одоо төрийн томчууд нэг л их сайхан одоо за тгийгээ тэлчиж чадахгүй л байгаа даа. Тэгтээ бас алхам агч байгаа. Соёлын яамныхан өнгөрсөн жил одоо тэр нэг дэрэгдэх зөвлөлөөрөө хэлэлцээд ер нь энэ үнийг бол бүртгүүлэх нь зөв юм байна гэсэн одоо нэг тийм анхны одоо тийм юу гаргасан гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар цааш нь ингээд бүртгүүлээд ингээд явхад бол бас боломж нээгдэж байгаа юм байна. Тэгээ хизээ бүртгүүлэхийн одоо мэдэхгүй. Тэгж чадах юм бол энэ агуу соёлын өв чинь одоо энэний өөрийнх нь энэ зүүн орох хатгамлын өөрийнх нь одоо тэр бат бөх чанар, уран тансаг байдал тэр юм болгоныг хийж болдог одоо энэ чадвар энэ бүх юмнуудыг харгалзаж үзээд ингээд энийг бүртгүүлсэний дараагаар бол энийгээ сурталчлаад явхад одоо дэлхийн айлын эзэлтэй болгон одоо гадаад зах зээлтэй холбогдох боломж байгаа гэж хараад байгаа шүү дээ. Харин тийм. Үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр тэр нэлээд дэхэн үед одоо дайн байлдаантай байх үед нөгөө дайн байлдаанд ороод явж хахад нь эхнэрүүд нь хуйгийг ингээд ойж өгдөг байсан юм байна л да. Тэгээд нөгөө маш сайн ингэж одоо тэрүүгээр ингээд ороосон чинь нөгөө дайснаас ирж исэн сум нь буцаад ойж исэн гэж нэг тийм түүх домог дүүн сонсч исэн. Тэгэхээр тэр ямар их хайр хүндэтгэл нөхрөө одоо тэр олон цэргүүдийг хамгаалъя гэсэн сэтгэл шингэсэн юм бэ гэдгийг нэг буурал маань тэгж ярьжсэн. Таны яриан дээр тэр орж ирээ. Тэгэхээр тэр хатгах болгондоо шаглах болгондоо үнэхээр их таны хайр шингэдэг байх. Хамгийн ихний бүтээлээ та маань хүнд бэлэгдэж байв, хань ижилдээ бэлэгдэж байв уу? Энэ тухайга хөөрөлдөөл.
Тэгэхээр тэгэлгүй яг хөө ерөөсөө би нэг түрүүн цухас зурддаг энэ бол үүссэн цагаас өнөөдрийг хүртэл бол одоо ер нь ойр дотныхаа хүмүүсийг хайрлсан хүндэтгсэн хүмүүстэй сэтгэлээ шингээж уралж өгдөг. Ерөөл шингээж хатгах болгондоо одоо ерөөлөө шингээж одоо уралдаг. Ийм одоо бүтээл ийм агуу одоо өв байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би бол анх түрүүн хэлсэн нөгөө миний дээдлийн ах одоо Норов гэж одоо нутагтаа байгаа л да малчин. Тэгээд ах маань яагаад би тэр ахыгаа одоо тэг гоё юм дуртай болсон гэдгийг мэдсэн гэхээр зэрэг би чинь 7 дугаар 6 дугаар ангийн төгсөөд 7 дугаар ангид орох жилдээ би Монгол дээр хийж сурж байсан ээжээрээ заалгаад. Тэгээд ахыгаа цэргээс ирэхдээ би нөгөө дээлийн хийгээ тавьдсан байсан чинь ах маань тэрийг өмсөж нэг автобусаар кисч явж байгаад босож ирчээд одоо наадамд өгчлөө миний дүү ахтаа үлзийтэй нудрахтай дээл хийж гэж хэлэхгүй. Тэгээд би ээжээр анх үлзий унгахыг заалгаад ахтаа үлзийтэй нудрахтай дээл хийж өгöd. Тэгээд тэрнээс хойш гоё ганган юм байвал энийг ахтаа хийж өгье гэдэг тийм сэтгэл төрсөн надад. Тэгээд би анхны дайлангаа би ахтаа хийж өгье гэж л одоо ахтаа анхныхаа дайланг хийж өгчээсэн бас. Тэгээ дараа нь нөхөртөө хийж өгчээсэн юм байна. Ийм сайхан одоо голцвол эр хүн дээр яриад байдаг төшгтэй толготой нороотой оюун санааны хувьд ийм өндөр яс цас одоо тэр хүний биед байх бүх нарийн зүйлсүүд нь ийм нарийн торгон хүний хажууд байгаа хань одоо текстурын сайхан байдаг байх та гэж дүүд нь бодогдсон хий. Тэгээд ханыхаа тухайд орсол ярил. Миний хань бол би тэр 10 жилийн нэг анги 2 байсан юм уу? Тэгээд одоо хань маань одоо төмөр замын мэрэгжил эзэмшээд одоо машинт ахлах машин ч одоо ингээд зааварлагч ийм ажлууд хийж явж байсан. Тэгээд тэтгэвртэй гараад бай. Тэгээд сүүлд нь одоо тэтгэвртэй гараад үгүй би ер нь юу хийх вэ? Одоо надад хийж чадах юм алгаа гэхээр зэрэг би нөгөө зоос ширээнээс сүлжмэл зааж өгöd. Одоо одоо энэ уралтынхаа ямиг одоо би нөгөө зүг ороогоо суугаад байдаг. Нөгөө зоос ширээнийхаа сүлжмэлийг хийхээр бас цаг алдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг чи ер нь ерөөсөө энэнийг хийгээ сурчих гээд нөхөртөө зоосон ширээнээс сүлжмэл зааж өгöd. Тэгээд ер нь хэдэн жил болвол тэр зоосон ширээнээс сүлжмэлээр бараг мастер болтлоо хийсэн. Тэгээд би чинь за чи ийм өнгөөр тэдэн утсаар ийм хийгээр шүлжээдэг гэж хэлсэн. Тэгээд нөгөө тийч шүлжээдэг гэдэг. Тэгээ миний ажил тийм их тустай дэмтэй байсан. Тэгээд хань маань одоо бурхны оронд явцсан л да даанч. Тайхан юм нэг алтны хажуудах гуйл шаардна юу алтны дэрэгдэх гуйл шаардна гэж бид нар ярьдаг те. Тэгэхээр үнэхээр тийм одоо нөгөө ялангуяа бид нар ч одоо анхаарал төвлөрөл гэж байхгүй. За тэгээд эмгэг гэдэг энэ сургуулийн орчинд хүүхдүүдийн гэр бүл дээр өрнөд байгаа энэ нэг орчин цагтай холбоотой гарч ирээд байгаа сэтгэл зүйн болоод сэтгэхгүй нэг тийм эмгэгүүдийг энэ сайхан зүйлээр засаж болох юм биш үү дээ гэсэн бодлыг та бүр улам лавшруулж өгж байна. Тэгээ таны маань энэ сайхан зүйл за хайрын дундаас дэлбэсэн октодод нь уран байгаа. Таны охинтой ярьж хахад бүр ингээ хоолойн чичрээд нүд мэлмид өрн нулимстай ээжтэй эдгээр зүйлүүдийг урлаа. Тэгээд ингээд уралсан зүйлсүүдээ бүгдөрөнгө нь хараад ярьжсэн тэр мөчтүүд нь дахид санагдаж байна. Тэгээд яаж тэгж зүрх сэтгэлээ хийж байгаа зүйлдээ шавнартаа энийг л дэлхийд гаргачих юмсан Монголынхаа энийг л аваад үлдчих юмсан гэсэн тийм сэтгэл зүрхийг та яаж улам гүн бат уламжлуулад байна. Би одоо энийг яг таныг тулж ажилтдаг хүнээс л асуумаар байна. Тэгээ таны охинтой ярьж хаад ганц зүг бүр тэр яг үнэхээр мэдрэгдэж байсан. Тэгээ би яг бүтээсэн ээжигээс нь асуумаар байна. Яаж тэгж гайхамшигтай гар нэг зүйлтэй тэмүүлэлтэй үнэнч шудраг тууштай болговоо. Тэр юм чинь хүнд бас нэг нийгмийн хариуцлага гэж байна. Тийм байгаа. Тэгээ хувь хүний хувьд бол би өөрөө сурсан юмараа өөрөө юм хийгээд явбал одоо ямар ч одоо баг тэр өмтөн болох байсан байж магадгүй. Тэгэхээр миний нөгөө анх өөрийнхөө чаддаг биний нөгөө эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдсон дороо дархны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар одоо сонгогдоод тэгээд нөгөө хүүхнүүдийнхээ амьдралыг яаж дэвшүүлэх вэ гэдэг юмдаар л одоо энэ хоёр уялдсан байхгүй юу. Тийм учраас би ерөөсөө анханасаа энэгээр би өөрөө энэгээр бизнес эрхлээд одоо сайхан болчих гэхээсээ илүү энэнийг аль болохоор олон хүнд зааж сургаж өгөөд амьдрч чадахгүй байгаа хүмүүс зааж сургаад энэ хүмүүсийг амьдралтай болгоод амьдралын дэвшлүүлэх гэдэг ийм юм одоо явсан учраас би өөрөө ингэдэм байна гэж мэдсэн болгоныгоо ерөөсөө заавал одоо хүмүүстэй зааж сургах хэрэгтэй юм байна гэдэг.
Өөрөөр хэлбэл ухаандаа би тэр нарийн технологи ярих юм бол хүмүүс чинь бол тэр нарийн технологио хийхгүй хамгийн сайныг би өөрөө хийдэг байж болно шүү дээ, тий. Үгүй тэгэхгүй тэгээд би заавал би юу дутуу хэлээд өгчлөө. Энэ дээр юуг анхаарах ёстой билээ? Энэ үнийг нэг их олон ирүүлэхгүй бүх юм нэг бүрэн дүүрэн хэлээд өгчих юмсан илүү гоё болгодог тэр юмыгаа би юуг нь арай дутуу хэлээд өгчихгүй юмсан гэдэг тэр сэтгэхгүй бол анханасаа надад байсан учраас ерөөсөн тэгэл тэр чигээрээ явсаар байгаа л ингээл энэ үнийг одоо өөрийн би мэддэг юу байна уу, чаддаг юу байна уу, шинээр эн чинь хийх явцад зөндөө их сурж байгаа юм. Нөгөө нарийн аргуудыг чинь ингүүл ингэдэм байж та ингүүл ингэдэм байж тэгэл одоо би энийг чадахгүй энийг гаргаж чадахгүй байгаа нэг яаж байгаа за би чадна да гэл ингээл бодоол тэгэл нөгөө тэр нөгөө би энэ үнийг заавал учрыг нь олж чадна да гэдэг бүр тэр итгэл хүртэл энээсээ төрж байгаа байхгүй юу. Энэ урлаасаа тэрнээс биш за энийг би чадахгүй юм байна гэдээ хайдаг юм байхгүй. Тэгэхээр тэр сэтгэхгүй бол хүнийг цааш нь бол улам их авч явд юм байна гэж ингэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл би тэгээд тэр чинь ганцхан тэр ойж байгаа юмдаараа биш. Ерөөсөө нөгөө би чадна гэдэг тийм итгэхгүй бүх юмдаар суучдаг юм байна. Хүний амьдралд. Тэгэхээр би ерөөсөө ингээд нэг ямар нэг одоо юмтай жаахан хэцүү бэрхшээлтэй юм тулгархад за би энэ нэг аргыг олно доо гэдэг одоо тийм л сэтгэхгүй байна уу гэхээс би чадахгүй гэдэггүй. Тэрнээс шантарахгүй энэ болохгүй бүтэхгүй юм байна гэдэггүй. Тийм юм хүртэл энэ урлал өгж байгаа. Тэгэхээр энэ урлалын ач тус тэгээ энэ юмнуудыг хүн болгон мэдрээсээ тэгээд тэр үйл уралдаг хүн болгон одоо хараад байхад бол хүмүүс хөөрхөн амьт яах вэ? Өөрийнхөө амьдралыг дээшлүүлээгээл зүтгэж байгаа юм чинь зарим нь жаахан атаархуу ч юм уу, зарим нь жаахан нэгэндээ жаахан дурамчхан ч юм уу. Янз бүрийн зан авиралтай хүмүүс байна шүү дээ. Тэгээд тэр болгоныг миний хүүхнүүд битгий тэгжээ, эвтэй найртай бай, бидэнд булаацалдах юм байхгүй. Булаацалдах юм байхгүй. Энэ юмыг бол бүгдээрээ сайхаад энэ чинь яаж вэ? Энэ урлал чинь заримдаа жаахан сэтгэл жаахан гонсоогоод ирэхээр зэрэг энэ уран хүн бурхан ухаантай гэдэг энэ уран ухаандаа орохгүй бас ямар хугацаа болдгийг болоо гэж хөтөл бодож байсан үе вийгээд бод. Хүн тэр чинь ухаандаа тэр нөгөө нэг уран хүн бол уран хүнээс муу юм гарахгүй. Муу санаа гарахгүй. Тэгээд одоо дандаа сайхныг бодно. Дандаа ерөөн шавнар минь сайхан байгаасаа энийг хийж байгаа хүн миний сайд биш ч гэлээ гэсэн тэнд нэг хүн тийм сайхан юм хийж яаг гэхээр үгүй овоо бас нэг хэдэн хүн тэрнийг заагаад өгөөдхөөсөө билээ гэж. Ингээд ийм нэг өгөөмөр гэдэг юм уу? Ийм одоо бүр нэг одоо нийгэмч гэдэг юм уу? Манай нэг одоо нэг эгч мэд найз маань бүр тэгжсэн шүү дээ. Хүмүүнлэгэнд эндсэн амтэн гэж намайг. Хүнлэгэнд эндсэн амтэн гэж хүн шүү гэж хэлжсэн. Тэгээ бодохоор тэр яг зарим хүнд метр гэдэг юм шиг байгаа. Хүн болгоно таалагдана ч гэж бас байхгүй л дээ. Тэгэл зарим нь таалдаг байх, зарим нь таалдаг байх. Тэгвэл сэтгэхгүй болвол тийм. Өөрөөр хэлбэл би одоо бүхэл юмыгаа одоо би өөр хөөхтэй л заана. Өөр хүнд одоо ухаандаа нарийн энд юм хэлэхгүй гэдэг юм ерөөсөө байхгүй. Би тэгээд одоо нэлээ хэдэн ном гаргасан нэг 5-6 ном байна. Тэгээд тэрэн дээр уншичаад бас манай нэг шав тэгжсэн. Багш ингээд бүр ерөөсөө бүр баа бээгөө ерөөсөө бүхэл юм ингээд дэлгээд ингээд хүнд хэлээд өгчт юм уу одоо таа чинь гэж. Гэхдээ би энэний төлөөл явж байгаа юм чинь би юу дутуу үлдээчвэл гэж харна. Дараагийнхтаараа энийг заавал оруулах юмшүүл гэж л бодно гэхээс биш одоо ухаандаа би нэг ийм авч үлдчихэд энийг би хийдэг ганцаараа бай гэж ерөөсөө бодохгүй. Тэр чинь би мөнх биш. Тэр Монголын энэ хийж байгаа бүх улсуудад өвлөгдөх ёстой. Бүх улсууд тэрнийг нэг их цаг зарахгүйгээр одоо миний номноос уншаад өөртөө одоо чинь нөгөө би хийж байгаа юмнасаа сураад байдаг гэдэг штэ тий. Тэрнийг одоо хийж гаад алдаж эндэж байгаа сурах биш шууд энэнийг одоо олж аваад одоо авчих мэдлэг байгаасаа гэж одоо боддог байхгүй юу. Таны мадрид илгэр сэтгэлийнх нь ног цаг цагаан зүйлээр бүтсэн ном маань одоо номын худалдаанд байгаа юу? Хүмүүс авъя гэвэл хаанаас авах вэ? Одоо гарын авлгал өгдсөн байгаа. Нөгөө том номоо бас хэвлүүлж чадахгүй байна. Тэгээд одоо ингээд нөгөө жоохон олд ирсэн юмараа энэ урлан тогтвол одоо соёлын төвөргөнд одоо ингээд 3 сараас хойш тогтволаад одоо тогтвол дуусаагүй л нэг урлангаа. Стэнэр завгүй гэдэг үг л танд тохирохоор үг байна. Одоо чинь хүмүүс чинь завгүй л гэдэг идэгэн штэ борхоор шүү. Завгүй тийм. Тийм байна. Тэгэхээр та бол торгон дээр ямар нэгэн материал дээр за зураачт бол зургаараа тэр хэлэх гээд байгаа агуулга илэрхийлдэг. Та маань бол торог болоод өөртөө оногдсон тэр нарийн сайхан утсаар зүүтэй хамтраад өөрийнхөө сэтгэлтэй нийлээд энэ 3 нийлээд ингээд
ойж торгон дээр зорж ингэж хүмүүст таниулаад байна. Таны энэ олон жил бүтээлүүдээ үзэсгэлэн гаргаад явж хахад үнэхээр олон хүнийг соронж мэд татчихсан олон л бүтээл байдаг байх. Гэхдээ бүр онцгой гэмээр бүтээлүүдийнхаа тухай хөрнөл. Онцгой бүтээлүүд бол би ч нэг төрийн бус байгууллагт хамтарч ажиллаад 20 хэдэн жил боллоо. Төрийн бус байгууллагын одоо орон тооны бус дарга, тэгээд эмэгтэйчүүдийн байгууллагын, тэгээд төрийн албан хаагч явсан. Тэгээд би энэ одоо төрийн бодлого шийдвэртэй энэ үнийг жаахан уйлдуулах талаар нэлээх боддог. Тэгээд ухаандаа хүмүүс чинь ингээд одоо нэг задгаа юу гэдгийг дандаа одоо бол бүр л муухай болж байна. Төрөл гэдэг юм их муухай юм л бий болчиход одоо төрд ажиллаж байгаа хүн болгон муухай болцсон ийм л үе болоод байна шүү дээ. Тэгээ ер нь эх орон гэдэг юм одоо ямар үнцэнтэй юм. Тэгэхээр эх орноо хүндэтгэхийн тулд энэ одоо төрийнхөө бодлого шийдвэрийг яаж одоо бид нэр дагаж хүмүүжиж явах ёстой юм гэдэг чиглэлийн юмд яахын тулд миний эх орон мөнхөд Мандан Бадраг сэдвтнийг одоо 30-аад бараг цуврал бүтээл хийсэн юм аа. Тийм. Тэгээ тэрэн дээр одоо Монгол төрийнхөө бүх бэлэгдлийг одоо зүү ороо хатгамлаараа хатгаад 2 том бүтээл хийж байлаа. Тэгээ Монголынхон төрийн сүлдийг Богдхаант Монгол улсын төрийн сүлдээс авахулаад өнөөгийнхөө төрийн сүлдийг ер нь одоо Коморн 4-5 ч удаа хатгах буудаа. Тэгэл төрийн одоо дуулал. Тэгээ хамгийн гол нь энэ зүү ороо хатгамал гэдэг юмар одоо ямар ч нарийн дүрсийг ойж болдго юм а гэдгийг харуулахын тулд цагаан шүхүрт бурхныг өөр ямар ч хатгамал оруулахгүйгээр зөвхөн зүү ороохоор хатгаж одоо байлаа. Эднэр бол одоо хүний хараа нүд булаахаас өөр зарга байхгүй. Тэгээ тэдний чинь цагаан шүхүрт бурхныгаа бол хадгалаад байдаг. Бусад тэр төрийн чиглэлийн юмнуудыг бол хүмүүс аваа явцдаг. Бүрийг аваа явцдаг. Тэгээд энэ 17 онд энэ уран хатгамлын дагнсан ганц үзэсгэлэн зохион байгуулж ирсэн. Богд хааны ордон музей. Тэгээд тэнд Богд хааны эдэлжсэн нэг дайланг одоо 16 дахин томруулаад хүндэтгэлийн дайлан болгож уралсан охин бодвол чамд үзүүлсэн байлгүй яав гэж. Тэгээд тэр болвол одоо маш их агуу одоо тэр зураг хөргийг хараад би одоо ухаандаа тэрнийг чинь энэ одоо авшиг шингээхийн тулд тэрнийг Далай ламын гарт хүртэл ойж байгаа юм бариулж үзэж илээ. Үзүүлж одоо тэр юм их гайхалтай сайхан үгээр мэлаж ийсэн л да. Тэгээ тэр мөрийг эдгээр сонсч ийсэн. Тэгээ тэрний тэр хээ угалзыг би нэлээд олон одоо энэ төг судлаач нараас асуугаад энэ ямар утга учиртай хэв гэж судалж ийсэн. Гэтэл надад нэг таймтай юм хэлээгүй. Тэгээ би ойж явахдаа л энэ ямар учиртай юм бол гэж бодсоор байгаад би бол тайлал хийсэн. Өөрийнхөө одоо сэтгүүгээр гэдэг юм уу, өөрийнхөө төсөөллөөрөө тэгээд одоо тэрнийг тайлал хийгээд ерөөсөө Монгол орн гэдэг бол нэг тоонт улс гэж ярьдаг, тоонт гэрж гэж ярьдаг. Нэг улсыг одоо нэг Монгол айл гэдээ ингээд бодох юм бол энэ тоон байгаа юм байна. Мөнх тэнгэрийн хүчин нэрдэг юм байна. Энэ дээр нь тэр нарны цацрагийн ивэл нэрдэг юм байна. Хүн зон нь амар амгалан үлзий жаргалтай байхыг бэлэгддэг юм байна. Амьтан ургамал нь бас одоо амьд амьдараа байхыг бэлэгддэг юм байна. Тэгээд одоо энэ эвтэй найрамдалтай байх гэж ингээд бүх юм тэнд орсон байгаа учраас тэрнийг ингээд одоо энэ бүх сайн сайхан чанар халдшгүй байхын тулд ганцхан цоожин хээтэй тэр тэндэл байдаг. Цоож 8 буландан цоожтой манай тэр одоо хээ. Тэгээд би энэ бол Монгол орны халдшгүй дархан байдлыг энэ одоо мөнх сайхан байх, энэ одоо бүх сайн сайхан бүх юм хизээч алдагдахгүй байхыг одоо бэлэгдэж одоо төрийн тэргуун болтон хийж өгчээсэн байх та гэж бодож одоо бэлэгшээдэг байхгүй юу. Тийм бүтээл байна да. Хорой. Таныхаа сайхан яриг сонссон чи ууха хорой хоёулаа зэрэгээ орж ирээд байна. Сайхан зүйл чойшлогдоод те. Тэгээд яг тэр Монголын зүү ороох загсан нуруу нэг нь юу гэлээ? Зоос ширээний сүлд зээгт наамад гэсэн энэ нэг гайхамшигтай зүйлсүүд өвөө таны маань 2010 оноос хойш зүтгэсэн хамт олноороо зүтгэсэн энэхүү их нөр хөдөлмөр нь ЮНЕСКОд бүртгэгдээсэ гэж одоо иргэн хүний хувьд үнэхээр их хүсэж байна. Тэгэх юм бол бидний хойчид ямар их одоо хэрэгтэй зүйл вэ? Дэлхийн нийтээр тархацсан байгаа монголчууд одоо хэл сэтгэхгүй хувьд бол тухайн газраа байгаад ингээд жоохон ондоошоод байгаа. Тэгэхээр тэднийг нэгтгэх зүйл бол ерөөсөө явж урлаг, соёл, түүхэл юм билээ. Тэгэхээр та бол энэ тэр үнэтэй хувь нэмэрт бүр жинтэй маш том замыг ингэж бүтээж байгаа Цэнгэл сайхан ихчтэй хөрөлдөөд сууж байгаадаа би үнэхээр их халигаад байна. Үнэхээр их цалгиж байна. Тэгээд
дорн өрнө гэд ярихаар яа харга байхгүй арга бэлэг гэдэг хоёр зүйл орж ирээд идэг. Одоо ертөнцийн туйлын хоёр өнгө нь хар цагаан мөртлөө тэр хоёр өнгийг бид нэр мэлмидээ шингээч гэсэн байдаг. Тэгээ тэр мэлмидээ шингээсэн гайхамшигтай зүйлээрээ ур бүтээгээд ингээд явж хахад танд маань олон л хүмүүс талархад илэрхийлж байсан байх. Зүрх сэтгэл оюун ухаан, оюун санаанд шингэсэн урмаас та маань хуваалцаач. Хүмүүс танд урмаар ингээд одоо байнга итгэжээдэг байх гэж дүүн ойлгож. Тэгэлгүй яах вэ? Одоо урам нөгөө чинь бурмаар тэтгэхээр урмаар тэтг гэж. Дандаа сайхан үг сонсно. Гэхдээ ер нь бол би бас хувь хүнийхээ хувьд ч юм уу нэг их одоо хүн тэгээд хэлчлээ гэд ингээд нэг их баярлаад хөөрөөд байдаггүй. Энэ чинь болохгүй болцсон байна хөөе гэд ингээд бүр гашгачаа загнажээдэж гэлээ гэсэн. Тэрнийг нэг их одоо энэ муу яаж ийнэ гэж юусаа боддоггүй нэг тийм жаахан одоо юу гэдгийг төв сэтгэлдээ төв одоо юутай гэдэг юм уу да. Ер нь нэг их дээшээ доошоо одоо ухаандаа нэг эмоц одоо юу багтай гэдэг юм уу да тийм хүн байгаа. Тэгвэл ер нь бол сайхан үгүүд бол байлгүй яах вэ? Тэгэхээр хамгийн гол нь одоо тэгэл одоо таал одоо яагаагүй бол энэ урлал одоо устдах байсан байна гэж байгаа хүн зөндөөл байна. Тэгээд энэ үний чинь одоо дэмжээ дэлгэрүүлэхийн тулд туслаад өгье гэж байгаа хүн байж л байдаг. Тэгээ ер нь бол зүгээр саяны хэлдэг шиг тэгээд одоо би мартчихад нөгөө нэг тэрнийг нэг их анзаараад энэ намайг ингэж хэлчихлээгээд нэг тэгдэггүй болохоор тэр гой өгнүүдийг уншаад тэгээд тэр бас нэг их тэгд сайн толгой тогтохгүй. Тэгээд ер нь бол олон хүнээс талархлын үг сонсч байсан л да. Тэгээд тэр талархлын юм нь одоо биеийн хилэмжээр илэрч байгаа гэдэг чинь одоо байнга ерөөсөө одоо ганцхан танаар л баг одоо өөрийнхөө гэр бүлийнхээ одоо ганцхан танаар юм хийлгээд мүзий байгуулна гэж байгаа хүн байна. Тэгээд ирэхээр энэ зэрэг одоо тэр бас л том үнэлэмжил том үнэлэмж тэгээд ирэхээр зэрэг одоо бас одоо саяных шиг одоо ухаандан хүнлэгэнд эндсэн хүн гэдэг үг одоо толгойд орцсон байгаа даа. Тэгээд бодохоор тэр сүүлхний үе юм байхгүй юу. Тэгээд одоо уун гайхалтай урам юу ч гинэ одоо тэгээд гой юмнууд хэлнэ л дээ. Тэгээд эн чинь одоо энэ нэг эмч хүн байна. Тэгээд нэг төрийн байгууллагт одоо нэг дарга зэрэг хийгээд явж исэн хүн байна. Тэгтэл одоо ингээд өнөөдрийн өндөрлөгөөс харахад соёлын гавьяат гэдэг ингээд одоо анхны Монгол гатгамжтаас анхдагчаар соёлын гавьяат гэдэг одоо эрхэм цолыг авна гэдэг бол дээд зэргийн хүндлэл. Тэгээд би одоо ухаандаа тэрний оронд би юу хийх ёстой вэ гэж л одоо үлдсэн юмдаа одоо би зүгээр суухын бас арга байхгүй. Илүү л одоо илүү хүчин чармайлтал гаргах ёстой юм байна да тэгээд. Тэгээд одоо хэн одоо өөрийн чинь хэлдгээр болоод өөрийн чинь бол их сайхан одоо ийм дэлгэр сэтгэлтэй. Тэгээд одоо энэ нэг Монголынхаа соёлын үеийг энэ юм бол амьдрал Монголын мөнх оршихын хийгээд цаашийн хөгжил дэвшлийн үндэс гэдгийг ясмахандаа шингэтэл ойлгосон энэ улсууд ялангуяа гадаадд байж байгаа монголчууд бол их оронч үзлээрэн арай илүү одоо өөр юмсэг байдаг гэж өчигдөр хүртэл тэр нэг отхон хингэнүү одоо нэг хөр ярьж л байгаа харагдана лээ тийм. Тэгээд манай шавнар ч одоо тэр гадаад байгаа шавнар одоо тэр ахаа байсан Америкт байгаа тэр мөнгөтөө гэж одоо миний анхны уралдааны нэг ивент итгэж намайг сургалж ийм гоё юм хийх гэж байгаа хүнтэй би танилцсан гэж ирж намайг одоо Америкийн уран хатгамжтын байгууллагын гишүүн болгож урьж заалж одоо тэнд аваач танилцуулж ингэж ил байсан. Одоо Америкийн одоо тэр Оклендд байдаг одоо манай нэг шавх хичээл намайг багш урлагаан надтай интернетээр багш болно гэж заалгасаар угаал зүй ороо хатгамж сураад тэгээ бүр гэртээ аваач урьж заалаа тэнд одоо бүр Монгол бахархлын өдөр гэдгийг тэр баруун ирэх зохион байгуулаад тэр улсуудтай аваач лекц уншуулад нэг 20 минутын лекц уншуулахын тулд намайг эндээс урьж штэ. Тэгээд дээрээс нь энд одоо авчраад одоо ингээд энэ жил энэ урлагийн маань тохиолдоход хүртэл одоо ингээд тодорхой хэмжээний бас нэлээд одоо гайгүй хандив тусламж одоо зохицуулаад ингээд байж ах жишээтэй. Тэгээд эн чинь бол одоо нэг их оронч одоо энийг би аваад одоо дуусна гэж байхгүй шүү дээ тий. Энийг хөгжүүлэхийн төлөө жоохон ч гэлээсэн сэтгэл гаргаж байгаа хүн бол их оронч хүн. Ирээдүй одоо Монголын төлөө хувь нэмрээ оруулж байгаа л гэж одоо ингэж бодож зүтгэж тэр одоо хүн нэг сайхан үг хэлсэн хүнд би бас л одоо өртөө л байна л гэж л одоо боддог шүү дээ. Монгол хэл болгоныг за Франц хэлийг хайрын төвд хэлийг тарны хэл гэдэг шиг бидний их хэлбэл яахаар байхгүй ерөөлийн хэл. Монголчууд бүр зүгээр ярахтаа хүртэл бүхнийг өрөөж идэг тийм сайхан дэлгэр сэтгэлтэй
тийм язгаартай хүмүүс учраас би таныг тэр ерөөлийн бөгөөд бүх хүмүүсээ хайр инрэл донд умбаж байдаг азтай хувь талантай хүү юм аа гэд судалж байхдаа тэгээ одоо тантай яг ярилд хөрөлдөд сууж байхдаа ч гэсэн яг тэгэж үнэхээр бахархаж байна. Ийм сайхан үнэн сэтгэлийн хөгөн дээр уран бүтээлч хүн бүр цаашаа хөглөгддөг байх. Захиалагч гэж нэг хүн байна. Уран бүтээж байгаа та байна. Орчин гэсэн энэ гурван холбоо таны маань бүтээлийг одоо үеийн үедээ цагийн цагтаа хойчтой үлдээх ийм сайхан зүйлийг одоо өгчөөд юм байна гэж дүүн бодож исэн. Тэр бодлын маань тантай хөрөлтөд бүр ингээд ийм сайхан хүнээс тийм сайхан бүтээл ундрахгүй яах вэ? Торгыг амьлуулдаггүй яах вэ гэж бодоод дүүн сууж ин да. Тэгээд таны маань амьдрал их баялаг юм аа. Эмч гэдэг ийм сайхан мэрэгчлээс одоо дэлхийд Монголынхаа өв соёлыг соёлын бус биет өвийг дэлхийд бүртгүүлэх гээд үндэсний хэмжээнд сэргээгээд тэгээд түүнийг өөрийнхөө үр удмуудад үлдээгээд ингээд явж байна. Та ингээд 40-од жил 30-аад жил ингээд соёлын өвийг амьлуулад цааш нь дамжуулаад өвлүүлээд бүтээгээд явж байхад хамгийн ойрын охиныт нь охин. За зээ охтуудын ур ухаан тэр шагла нэрэ гэж одоо дуу алдахаар тийм сайхан зүйлсэд ойрхон байгаа. Тэр сайхан охтуудынхаа тухай хөрөлдөл. Ойрхон байлгүй яах вэ? Охин маань бол ерөөсөө намайг ойж явахыг хараад бас нэг тэр нэг хий бүтээ одоо энэ хүний хийж байгаа гоё юмыг энэ ялангуяа энэ уралж байгаа юмыг хий гэдэг сэтгэхгүй нь удамшдаг гэдэг үний юм билий. Тий би анхаа эмэгтэйчүүдийн ордонд анхаа гар хевсний сургалт хичээллүүл нэг 10 хийх гээл одоо гэртээ бас амтын хүнтэй ярьж суусан чинь охин би суран шүү гээл одоо тэгэхээр чинь одоо хэдгээр ингэж байсан дээ 5 6 дугаар ингэж байсан юм охин. Тэгээд анхны одоо манай гар хевсний сургалтанд сууж исэн байх жишээтэй. Тэгээд дараагаар нь одоо чи алийн найсаа суугаад энийг ой гэж би зааж өгөөгүй. Тэгээд мөн намайг харсаар байгаа л тэгээд тэрийн зүү ороо хатгамлыга охин маань сурцсан. Одоо хамгийн гоё одоо хатгадаг олон хатгадаг улсууд олон гоё хатгадаг улсууд бий болцсон л доо. Тэгвэл ер нь ойрын хэдэн жилдээ сайн болоод байгаа болохоос ч манай охин бол хамгийн сайхан хатгадаг байсан. Маш гоё хатгана. Тэгээ дээрэс нь одоо тэр охины маань охин болвол бүр гайхалтай бас гоё хатгана. Тэгээд энэ эднэрийн хийсэн бүтээлүүдийг чинь одоо орж ирчээд бүр тэр байтха нэг солонгосын элчингийн билүүдээ бүтээлийг Америкийн нэг гэр бүл ирээд хоргоосоор байгаа даваа явуулсан шүү дээ. Ямар гоё бүтээл тэгээд одоо тэгээд тэр хатгалтынх нь урна одоо тэр зоос ширээнээс үлжимлэр манай тэр охин бол хатгамлаараа маш гоё ээжтэйгээ бараг зэрэгцсэн. Одоо ээжээсээ даваад зоос ширээнээс үлжимлэр одоо надтай зэрэгцсэн гэх жишээтэй ингээд тэгээд дээрэс нь энэ жил тэр нэг жоохон охин нь бүр 5 настайгаас л ээжээсээ би суръя л да гэж гоогаад байсан. Би суръя л да гэж. Тэгээ ээж нь чамайг нэг 10 нас хүрэхээр зааж өгнө гэж. Нөгөө би нэг 10 нас хүрэхээр зэрэг ээжээс ингээд 10 нас хүрэхээр зааж өгнө гэдэг чинь нөгөө тэр дисхгүй бүр одоо нөгөө миний нөгөө ээжийн зүү утсыг уулгаад хатны язар хатгаж яасан шиг цаасан дээр очиод хөөх амтын юм хатгсан байсан шүү дээ. Ээ бархаа. Тэгээд өнгөрсөн жилээс ээж нь 10 уу 8 настайгаас эхлээд зоосон ширээн биш зээх зүү ороо хойж ганц нэг хатгаж зааж өгсөн байлээ. Одоо их чинь зааж өгöd одоо 9 настай зоосон ширээнээс үлжмэлсүүлжээс орцсон. Тэгээ манай ач байна одоо ач байна, зэнэр байна, тэгээ солонгост 2 нь байна. Тэд нар бас л ажиллахан сурсан. Зүү орооч сурсан. Энэ зоосон ширээнээс үлжмэлийг сурсан. Хүүгүүд манай одоо отхон хүү байна. Тэгээ тэрний хүү байна гэл ингээд одоо энэ том хүүгийн хүү байна. Эдгээр бүгдээрээ зоос ширээнээс үлжмэл сурсан. Сайхан юм аа. Сайхан зүйл гэдэг үнэхээр ингээд ураг удам ээж аавын тэр авьяас бэлэг чадвар гэдэг зүйлийг та түрүү хэлсэн бүр ингээд тэр сэтгэлгээ гэдэг зүйл уламжлагддаг юм байна штэ. Өвлөгддөг юм байна штэ гэж ярьсан яриа ингээд бүхэл гал голомтойроо ингээд маш олон хүнийг хамарч явж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэгээ таны маань ард түмэндээ хандаад хэлчих юмсан төрийн байгууллагт болоо төрийн бус байгууллагт энэ олон хүнтэй сүлжилдээд явж байхад энийг л нэг монголчууд маань анхаарчаасай тэгвэл хэдүүлээ урагшлах юмсан гэдэг нэг тийм бодол танд зөндөөл байдаг бах. Тэрийг хэлэх орон зайвилдэж байна.
Байлгүй яг уу энэ одоо би голчилж юуг нь хардггүй гэхээр энэ зэрэг энэ урлалын ганцхан талаас нь одоо манай улсууд хараад байгаа. Нэг хоёрхан талаас нь за яг уу эдийн засгийн үнэтэй цээтэй байдаг гэдгийг одоо мэдрээд байгаа. Хоёрдугаарт их уран тансаг гэдгийг мэдрээд байгаа. Би одоо ухаантай чамин тансаг одоо бусдаас илүү одоо сайн сайхан юм хэрэглэх юмсан гэдэг одоо тэрнийг хангаад байдаг болохоор тэр уран тансаг талаас нь бол илүү ойлгоод байдаг юм шиг байгаа. Юуг нь дутуу ойлгоод байна уу гэхээр энэ хүний хөгжил, айл гэрийн хөгжил, нийгмийн хөгжилд энэ яаж нөлөөлж гэнэ үү гэдэг талын юмыг бол орхигдуулаад энийг жаахан дутуу үнэлээд энэнийг бол бүрэн гүйцэд үнэлж чадахгүй байна гэдэг. Нэг тийм жаахан юм миний дотор харамсаж жаахан сэтгэл төрдөг байхгүй. Гэхдээ энийг би нэг жишээгээр хэлэхэд бол сайн коронавиг одоо энэ үндсэндээ баг бүх ажил зогссон. Юу ерөөсөө баг бүх ажил бол нойл зогслоо шүү дээ. Тэгээд бүх ажил нойл зогсохоор зэрэг одоо нөгөө ашиг орлого гэж байхгүй болно үстэй. Тэгээ манай нөгөө хүүхдүүд чинь нөгөө зээ охин хүү хоёр нөгөө зоосон ширээнээ сүлжимлээ сүлжээд тэгээд нөгөө тхийг зараад ахаар чин зэрэг мөнгөтэй байгаад ахгүй юу. Тэгээд нөгөө зээ хүү маань тэгжсэн гэсэн. Ээжээ гэдэн заа гэж. Ээж аа хоёр би тэд энийг сураагүй болвол ер нь том хэцүү байх байсан байна да гэж. Бүр одоо тэгж хүүхэд хүртэл тэгж мэдэрч байсан тийм. Хоёрдугаарт тэр би нэг нэлээд тэр коронавигийн нэлээд төгсгөлийн үеэр нэг торгоны дэлгүүр ороод торг авах гээд нэг торгоны дэлгүүр ороод ингээд торгоны өнгө үзэж явсан чинь дэлгүүрийн худалдагчдыг та дайлангийнх уу гэж байна. Надаас торгоны дэлгүүр хинч хизээс надаас тэгж асууж байгаагүй. Тэгсэн чинь би аяа санагдаад тийм та яагаад тэгж асуув гэсэн чинь энэ коронавигийн үед дайлангийнх л ажилтай байх шиг байна гэж. Тэгэхээр торгоны дэлгүүрийн худалдагч нарт мэдэгдтэл одоо тэр одоо хөөргөний дайлан уралдаг хүмүүс л ажилтай орлоготой байна гэдэг тэдэрт мэдрэгдсэн байгаа байхгүй юу. Тэгээд ирэхээр зэрэг энд бол зүгээр одоо ухаанда нэг их одоо үнэтэй цайтай байр сав хэрэгэлдэггүй. Үйлдвэр тоног төхөөрөмж хэрэгэлдэггүй. Нэг үнэтэй цайтай тоног төхөөрөмж хэрэгэлдэггүй. Тэгээд одоо үнэтэй цайтай торгондор оёлооч гэлээ гэсэн багтан хэмжээний юм ордог тий. Тэгээд ирэхээр зүгээр тэгээд нөгөө энэ ажил бол баг цүнхэн дотор явж идэг. Тэгсэн мөртлөө маш их уран тансаг, их цаг хугацаа шаардаж хийгдэг үн цэнтэй. Ийм урлал учраас энэ бол энэ үнийг бид нэр одоо тордоод одоо би олон улсын дэвшинд одоо жаахан нэр хүндийг өсгөөд ингэж чадах юм бол монголчуудыг тэжээх урлал гэж одоо баг бодож байгаа байхгүй юу. Тийм учраас би одоо өнгөрсөн энэ оны ихээр юм уу хэдээчлээд ерөнхийлөгч нэг их тэнгэрт нэг гар орчуудын төлөөллийг уран дарагчдын төлөөллийг хүлээж авч яана гэдэг ерөнхийлөгч ахлах төлөв яриад намайг та нар хүрээд ирээч гэдэг. Тэгээд авчихсан. Тэгээд сайд ирсэн байсан ерөнхийлөгч байсан. Тэгээд би тэрэн дээрээ үгээ хэлсэн л дээ. Бид нэр ингэж одоо 30 гаруй жилийн туршид одоо ингэж яваад ингээд одоо өдий хэмжээнд нэг түүхийн нэг одоо үеийг өнгөрөөгөөд одоо үндэсний хэмжээнд энэ урлалыг сэргээж ядлаа. Одоо энэ үний үн цэнийг нэмэгдүүлээд бүр одоо энэ нөгөө эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд олон улсын түвшинд нэр хүндийг өргөх хэрэгтэй байна. Тэр ЮНЕСКОгийн хүн төрөлхтний бие дэд соёлын өвд хэрэг энэ урлалыг бүртгүүлэхэд та нөхдүүд минь анхаарал ингээд юу яаж нэг анхаарал би явуулахгүй шүү дээ. Тэр чинь Монгол улсын явуулна хөө. Монгол улсын одоо тэр яам засгийн газар нь явуулсан шүү дээ. Би материалыг бүрдүүлж өгнө. Тэгээд ингээд явуулаад ингээд нэр хүндийг өсгөж чадах юм бол энд одоо асар их том боломж байна шүү. Цаана эдийн засгийн асар их өгөөж байна шүү. Энэ одоо манай Монгол улсын хөгжлийн ийм суурь стратегийн асуудал юм байгаамаа л гэдгийг хэлжсэн. Тэгээд хүн болгондоо нийтэд хэлэх юм бол энэ сайхан урлалыг шимтэн суралцаарай. Энийний үр өгөөжийг одоо хүртээрээ үр удамдаа энэ үнийг зааж сургаарай. Зааж сургаж чадахгүй болвол ач холбогдлыг ойлгуулад мэддэг чаддаг хүнд шав оруулаарай, сургаарай. Энэ үнийг хязгаарч тасалдуулахгүй байх бол бидний үүрэг юм шүү гэж. Хоёрдугаарт одоо энэ төрийн улсуудыг бол энийг нэг олон улсын түвшинд нэр хүндийг өсгөх энэ ЮНЕСКОд бүртгүүлэх ажилдаар нэг сэтгэл зүрх гаргаад явчих юм бол ингээд одоо нэг нэлээд одоо шат агсан хэмжээнд одоо миний хүсэл биелнэ гэдэг юм уу одоо тийм хэмжээнд төрөх юм аа л гэж. Баярлалаа Цэнгэл сайхан ихчээ. Тэгээд сэтгэлийн өвг нь ямагт сагаан байдаг Монгол үндэстний тэр сайхан ерөөд хишиг шингэсэн ажилтнад бүтнээ. Яагаад гэвэл таны маа санаачилсан. Тэгээд олон хүмүүсийн зүрх сэтгэл тэнд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр олон хүний тэгүүлсэн тэр сэтгэлийн уухагаар дэлхийд ямар ч байсан бүгдөө
Зөвхөн л Монголоос гаралтай гэж нэрлэгдэх соёлын бит бус өвөө одоо бүртгүүлсэн гээд баяртайгаар уулзахын ерөөлийг дэвшүүлээд тэгээд тантай ярилцах энэ сайхан хором хугацаа үнэхээр гайхалтай Ямар да. Тэгээд одоо цагаа надтай хуваалцаад олон хүнд өөрийнхөө одоо дэлгэр сайхан сэтгэлээ хуваалцсан танд үнэхээр их талархаж байна. Тэгээд бидний нэг анзаардгүй яг худалдаад авчдаг тэр зүйл ямар их хөгжлийн үе шатыг туулаад 21-р зуунд биднэрт хүрч ирсэн юм бэ гэдгийг биднэрт ойлгуулж өгсөн ихчтэй маш их баярлалаа. Тэгээ хатгах бүрдээ хайраа шингээж, амьсгал бүрдээ ёроол шивнэж, үйлс бүхэн нь өөдөө дэвжин үнэт жаргахыг таньда хүсэн өрөөж байна. Тэгээд сүүлийн хормыг мань таньда үлдээ. Багш нартаа магадгүй ээж аавдаа, өвөг дээдстэй, охтуудтай хэлэх үг танд байгаа байх гэж дүүнд бодож байна. За маш их баярлалаа. Ингээд ийм их гоё өгөөжтэй бас олон хүнтэй ярилцаж үзчихсэн. Олон хүнтэй ярилцаж олон юутай ярилцажсэн. Тэгээ нэг цаад бэлтгэсэн юм нь бол нэг гоё ганган талаас нь ингээд одоо нэг жаахан сэтгэл жаахан одоо юу гэдгийг нэг тийм сэтгэлд хүрсэн ярилцлага бас тэр бүр байдаг юм аа бас. Тэгээ нэг цаг хугацаанд хязгаарлагддаг байх. Тэгээд нөгөө асууж байгаа хүмүүсийн одоо сэтгэхүй юм нөлөөлдөг байх. Тэгээд одоо үнэхээр сайхан одоо уудалж юу гэдгийг одоо тэр энэ Монгол соёлын өвийн мөн чанарыг харуулах гэж сайхан уудалж миний гэхээсээ илүү энэ Монгол соёлын өвийн мөн чанарыг одоо харуулах гэж их сайхан уудалж ярилцлаа. Тэгэхээр зэрэг энэ сайхан өгөөжтэй энэ урлагийн үр шимийн Монгол хүн болгон одоо хүртэж Монгол айл бүхэнд одоо энэ урлагийн одоо ач тусан дэлгэрч тэгээ хүн болгонд нь ухаан нэмж үйл урд нь уран бүтээлд нь уран одоо бүтээл нэмж ингээд одоо айл бүхэн одоо өр хүүхэд болгон жаргалтай амар жимэр сайхан байх болтугай гэж өрөөгөөд Монгол орн маань мөнхөд мандан бадарч байгээ гэсэн одоо нөгөө ерөөлөө бас хэлмээр байна. Миний урсад одоо ялангуяа энэ үнийг хийхэд түүчэлж яваасаа одоо гэж нөгөө түүчэлэн үе залгамжлуулаад битгий орхиосоо гэж одоо тэгээд илүү ихийг миний хийж амжаагүй бүхнийг та нар минь хамтраад хийх байхаа гэж ингэж бодоод та нартай одоо итгэж байна, найдаж байна. За тэгээд одоо эцэсүүлд нь бол Монгол орн мөнхөд мандан бадрах болтугай гэж хэрвээ дээ. Баярлалаа. Тэнгэрт итгэгдсэн үнэхээр хувь заяатай бид нар Тинүү орших ерөөлөөр үнэхээр бүрхэгдсэн ард түмэн. Тэгээд ард түмэндээ энийг дахин сануулж ийм сайхан хөрөлдөөн өгсөнд маш их баярлалаа. Таныхаа хийж бүтээх ажилд нь өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа Цэнгэл сайхан хичээ. Үүдээ бас өөртөө сайхан гэж боддог, өөртөө одоо ирээсэй гэж боддог ерөөл болгоно нэг өөртөө шингээгээрээ гэж бас ерөөё. Ерөөдийг сайхан бат сайхан оршиноо. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэ.